3 жилийн өмнө би өөр хангаас ирсэн. Би Дорнтоос ирсэн. Би Эрдэнэтээс ирсэн. Би Өөр ханга аймгаас ирсэн. New UB гэж юу вэ? Улаанбаатар хоттой хайрлах үзэл гэж би ойлгодог. Гэхдээ би Улаанбаатар таартай. Мэдээж би Улаанбаатар хоттой хайртай. I love New UB. Гэхдээ би Улаанбаатар таартай. Гэхдээ би Улаанбаатартай хайртай. I love New UB. I love New UB. I love New UB. Залуусын хамгийн идэвхтэй, хамгийн олон дэмжигчтэй I love New UB клубт нэгдэж буй залуусын тоо өдрөөр бус цагаар өсөж байна. Тэр хэмжээгээр залуусаас маш олон санал ирсээр байгаа. Одоогоор зөвхөн цахим ертөнцид ихэд 50,000 гаруй дэмжигчтэй болсон. I love New UB клубын залууст Улаанбаатараа сайхан хот болгохын төлөө өөрсдийн саналыг нэмэрлэсэн. Цахим сүлжээгээр холбогдож мөн хүслийн самбар аялуулж байхад олон мянган залуу саналаа илэрхийлж хүсэлт гаргасныг уламжлалээ. Хамгийн олон удаа давхцсан санаануудыг танилцуулъя. Инээмсэглсэн гоё хотын төлөө нэгдэж буй залуус Улаанбаатар хотоо олон сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулахын хамгийн ихээр хүсэж байгаа юм. Тэрнийг I love New UB клубын залуусын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэхийг хүсэж байна. Цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулахад залуус гар бие оролцож өөрсдөө бүтээх саналаа ирүүлж байгаа юм. Дараагийнхан санал нь шөнийн клубүүдэд үйлчлүүлэхэд залуус иргэний үнэхээ заавал үзүүлж байх санал гаргажээ. Насанд хүрээгүй бол арх согтуурлах ундаагаар үйлчлүүлэхгүй клубт ч оруулахгүй гэсэн үг юм. Хотын соёлыг хэвшүүлэх үүднээс юуны өмнө жолооч залуусыг дууд тохиогоо зөвхөн шаардлагатай үед хэрэглэж байхыг саналдаа оруулжээ. Энэ бол хотын соёлыг залуусаас эхлүүлэхнийг алхам байх болно гэж мянган залуус үзэж байгаа юм. Залуусаа Улаанбаатарыгаа орчин үеийн сайхан хот болгохын төлөө саналаа ирүүлээрэй. Онлайн хэлэлцүүлэг өнөөдөр 20 цагт эхлэх бөгөөд нийслэлдээ хайртай залуус биднийг онлайнаар уулзуулах хаяг www.new-ubc.gmail байх юм. Хэлэлцүүлэгт зочноор I love New UB клубын үйл ажиллагааг дэмжигч дуучин Куйз, шог зураач Цогт Баяр нар оролцох болно. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсна. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. 2 машины урд гарвал 1 секунд ажих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоорой. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB.